Сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа бичлэгээр гэртээ маш энгийн орцтой гөөхийг хэрхэн хийх талаар бяцхан бичлэг бэлтлээ. За ингээд бид нарт 100 г сүү, 100 г thickened cream, 600 г белоны гурил, 200 г ургамлын тос эсвэл цэцгийн тос эсвэл самбарын тос аль нь ч хийж болно. За ингээд 100 г элсэн чихэр мөн дээрэс нь чимэх давс хэрэг болно. Ингээд хамгийн түрүүнд 100 г сүү, мөн 100 г thickened cream, 200 г элсэн чихэр чимэх давсаа бүгдийг хийгээд маш сайн ширхэггүй болтол нь хайлтал нь утгана гэсэн үг. За гадаадад Монголд байдаг шиг гурилан бүтээгдэхүүн ер нь маш ховор байдаг, идэвхтэй. За ихэвчлэн ийм бичээн эсвэл хөөсөн боов их байдаг болохоор яалтж байхгүй өөр хүүхдүүдтэй байруулах боов гэртээ өөртөө хийхээс өөр аргагүй болдог. За ингээд сахар давс бүх зүйлээ уустал нь хутгасны дараа 200 г тосоо хийгээд өгнө. За ингээд мөн ялгаагүй бүх орцуудаа сайн хутгаж өгнө. Хэрвээ та Монголд гөөхий хийж үзэж байгаа бол миний нэмэлтээр хийсэн thickened cream буюу тийм ялгсан цөцгий хийх шаардлагагүй. Яагаад тэгэхээр манай Монголын сүү оригиналаараа цөцгийг ялгаагүй байдаг учраас шууд 200 г сүүгээрээ зурчхад болно гэсэн үг шүү. За ингээд 600 г гурилаа хийхдээ гурилын шигшүүрэнд хийгээд сайн шигшиж сэргэжүүлж өгнө. Учир нь бид нар бейкинг паудер эсвэл дрож хөөлгөх ямар нэгэн бодис хэрэглэхгүй зөвхөн энэ белоны маань гурил өөрөө ийм бейкерийн зориулсан гурил учраас өөрөө хөөнө гэсэн үг. Бэлэн болсон зураг маань ер нь ардгар талтаа нэлээд тостой юм зураг болно. Тийм учраас нухаж нэлээд нухаж болохгүй. Яг гэвэл ард цай чинь ингээд эвийн олоод маш сайхан эвлүүлж агаад за тэгээд ойролцоогоор өөрийнхөө хэмжээгээр бүр нэмгэн биш, бүр тэм зузаан биш хэмжээтэй хавтгайлж элдээд өөртөө байгаа дурын хэвээр хэвлэж тавьснаар бол манай гөөхий ерөнхийдөө овонд хийхэд бэлэн болно гэсэн үг ээ. Гэртээ байгаа ямар ч хэв эсвэл стаканы амсар, аягны амсар юу гэдгийг дуртай зүйлээрээ хэвлэж болно гэсэн үг. Би бол өөрт бэлэн байгаа жигнэний нэг хэв байсан. Үүнийг ашиглаад энэ гөөхийгөө хийж байна. Листэн дээр хэвлэсэн зурмгаа тавихтаа хооронд нь тодорхой хэмжээний зайтай тавьж үрж өгөөрэй. За ингээд энэ мэтчлэн хэвлээд бүгдийг нь овныхоо листэн дээр үрж өгнө гэсэн үг ээ. За хэрвээ танд белоны гурил байгаа газар чинь олдохгүй тохиолдолд энгийн 1/2 дугаар гурилыг бас ашиглаж болно. Хэрвээ та энгийн гурил ашиглаж байгаа бол жижигхэн цайны албагын талын хэмжээтэй сод хийж өгөөд гурилтайгаа шигшиж өгөөрэй. За би бас өмнө яг ингэж энгийн гурилаар туршиж үзэхэд ер нь жоохон хатуу болсон болохоор би ер нь белоны гурилыг сонгосон гэсэн үг. Овно
болгоно. Одоо дээр доороос нь шаарддаг тохиргоон дээр нь тавиад за нэг ойролцоогоор 20 орчим минут. За тэгээд градус нь болохоор нэг 190-ээс 200 градусд одоо ингээд овн халааж гаад 20 минут шарж өгнө гэсэн үг. За энэ удаагийн маань көөхий маш энгийн орцоор, энгийн аргаар ингээд гэрийн нөхцөлд хийгээд бэлэн боллоо. За ингээд көөхийгөө хагалж задлж үзье. Маш зөөлөн бас гоё амттай болдог шүү. Ингээд гэртээ туршиж үзээрэй. Бичлэгтэйгээ хамт байсанд баярлалаа. Subscribe дарж дэмжихээ бити мартаарай.